Улсын хурлаар өнөөдөр хэлэлцсэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл Монголын улс төр эдийн засгийн хамгийн эмзэг сэдвийн нэгийг дахин цөглөө. За хэлэлцүүлгийг сонсвол асуудал нь зөвхөн компани засаглал ус, төрийн өмч нэртэй томилгооны агуулга, улс төрийн намын санхүүгийн арын хаалга, авилгын үржүүллийн газар усан тогтолцооны тухай яриа байлаа. Бүр нь өөрөө ингээд төрийн өмчлөөрөө тусдаа компани байгуулждаг, хувийн хвшил тусдаа хууль гаргачихдаг. Хувийн хвшил дээрээ дахиад тусдаа хуультай. Тэгээд хоёр өөр хуулийн зохицуулалтаар хоёр төрлийн бизнес байгууллагууд яваад байдаг нэг юм ойлгомжтой байдал бий болоод байгаа. Уг нь бол төр өөрөө юм ялгартай байдлыг бий болгож өгч болохгүй гэдгийг би одоо байнга хэлж байгаа. Тэгтэл ингээ хуулиар бас ингээ ялгартай байдлыг бий болгож өгöd байгаа маа. Тэгээ нөгөө төр хувийн хвшилтэд өрсөлдөхгүй байх зарчим гэх мэт зүйлүүд нь бас энэ хууль дээрээс харагдахгүй. Засгийн газар бүх ажил руу нь орж таарад байна те. Компаниг бол засгийн газар байгуулах нь за тузыг нь бол томилоход бас л төр оролцох нь. Нөгөө татан буулгах нэгтгэх шийдвэрийг дахиад төр гаргана гэд. Тэгээ ингээд ахаар чи нөгөө төрөөсөө хамааралтай хിവэрээ нөгөө цэвэр аж ахуйн нэгжийн агуулгаар ажиллахгүй ийм одоо байх юм биш байгаа гэж одоо санаа зовж байгаа маа. Одоо өмчгүй ч юм уу төрийн өмчт компани октосоо байхгүй улс орн бол байхгүй баг. Харин ямар компаниудыг яг авч үлдэх үү? Энийг яаж ашигтай ажиллуулах вэ? Татвар төлөгчдийн мөнгөөр алдагдлыг нүүр үлдэх байх уу? Улс төрийн томилгоо явж хин нэг итгээд шимгчлээд байдаггүй яаж байх вэ гэдгийг л энэ үл зорж байгаа. Төрийн өмчит компаниуд анх нийтийн эрх ашигын төлөө байгуулагдсан ч өнөөдөр улс төрийн эрх ашиг шингэсэн бүтэц болсон гэх шүүмжлэл улам чангарч байна. Сонгол бүрийн дараа дарга солигддогч дарга өрөөний хаалгаар орж ирэх хүмүүсийн замнал нэг л байдаг. Намын штаб сонгуулийн баг улс төрийн үрэлээс төрийн өмчит компани удирдлага руу шилждэг тогтолцоог парламентын танхимд энэ удаа нуух хүн цөөхөн байлаа. Өнөөдөр төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 465 аж ахуйн нэгжид 67 мянгаар хүн ажиллаж 143 их найт төгрөгийн хөрөнгө төвлөрч байна. Төр зохицуулагч хасаа илүү тоглогч болж шүүгч хүн өөрөө бөмбөг хөшөглөж эхэлсний бодит жишээ энэ юм. Хилцүүлгээр хамгийн их анхаарал татсан асуудал нь төрийн өмчит компаниудын удирдлагуудын цалин байлаа. Төрийн өмчит компаниудын удирдлагуудын цалингийн тухай асуудал маш өндөр байдаг. Одоо жишээ нь би дурдаад хэлвэл төрийн үнэт цаасын хэвлэл гээд энэ газрын гүйцэтгэх захирал бол 38 сая төгрөгийн цалин авч байгаа. Тэгээд тухайн гүйцэтгэх захирлын авж байгаа цалин нь өөрөө тухайн жилийнхэн яг үндсэн төлгөөгөө биелүүлсэн үү, тухайн компани үйл ажиллагаа хэрхэн сайжирсан бэ гэдэгт нь хяналт үнэлгээ дүгнэлт хийгдэхгүй явсаар байдаг. За тэгээд гүйцэтгэх захирлийн сонгуул шалгуулалт нь өөрөө ил тод байх ёстой боловч дутуу. Сарын 20-аас 60 сая төгрөгийн цалинтай захирлуудын жагсаалд олонний анхаарлыг татсан. Гэвч маргааны гол сэдэв нь алдагдaltaй ажиллах компани өндөр цалинтай удирдлагатай байх. Ялангуяа эрчим хүчний салбарын компаниуд олон жил алдагдaltaй ажилласан атлаа удирдлагууд нь өндөр цалин урамшуул авч хариуцлага нь салхинд хийсэн мэт явж ирсэн тухай шүүмжлэл өрнөлөө. Төлөвлөгөө биелсэн хэсгээс үл хамааран цалин нь хэвээр алдагдал гарсан ч албан тушаал нь хэвээр гэх тогтолцоо нь төрийн өмчит компаниудын хамгийн том гажуудал болжээ. Төрийн өмчит компани шимэгчдийн тухай асуудал гэж ярихаар намдал байгаад байгаа. Тэгэхээр цаашдаа бол бид энэ хуулийнхаа хэрэгжилтийг хангах тал дээр засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлэх олон ажлууд байгаа. Хууль батлагдаад гарсны дараа бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, засгийн газар энэ дээр ажиллаад төрийн өмчийн үндсэн чиглэлээ төрийн өмчит компанийн хувьд барих энэ үндсэн чиглэл бодлогоо тодорхойлж оруулж ирнэ. За үүгээр бол их олон асуудлууд тодорхой болно гэж харж байгаа. Хууль санаачлагчдын тайлбараар бол шинжилгээний зорилго нь төрийн өмчит компаниудыг улс төрөөс ангид мэрэгжлийн удирдлагатай болгох, парламент улс төрийн бүх хүчний төлөөлөл төрийн өмчит компаниуд авилга улс төрийн нөлөөлийн голом толсон гэдэг дээр санал нэгдсэн. Гэвч яг аль компанийг татан буулгах вэ, алийг нь хувьчлах вэ, алийг нь дүрд үлдээх вэ гэсэн асуултад тодорхой хариулт гарсангүй. Өвчнийг оншилсан ч имчилгээний жорн хараахан бичигдээгүй гэсэн үг. Төрийн өмчийн бодлогыг улсын хурал батлна, дараа нь хувьчлалын асуудлыг хэлснэ гэж тайлбарлагч улс төрийн нөлөө бүхий томоохон компаниуд дээр ирэхээр энэ зориг хэвээрүүлдэг үү гэдэг нь өөр асуудал болно. Учир нь төрийн өмчит компаниудыг тойрсон ашиг сонирхлын хүрээ асар том. Тиймээс энэ хууль үнэхээр шимэгчдийг цөөлөх шинжилэл болох уу? Эсвэл хуучин тогтолцоонд шинэ байц хадах төдий өнгөрөх үү гэдгийг ажиглахал үлдлээ.